Нэгдүгээр төвшин 25 дахь хичээл дианхуа утсаар ярих. За дианхуа гэхээр утсаар утас гэсэн үг. Гэдэг нь болохоор цохих, ярих, залгах гэсэн үг байна. Үндсэн утга нь ууртаа гар гэдэг дэлгүүр хандтай. Цохих тэгэхээр утас цохих гэж хэлдэг байсан тийм. За тэрэн шиг тийм үг байна. Диэн гэдэг нь болохоор цахилгаан гэсэн үг юм. Хуа гэдэг нь болохоор үг хэлээрээ. Урдаа энэ үсэг шиг энэ болохоор янзпан буюу хэл үг яриа гэдэг дэлгүүр ханз. Ийм ханз орсон байх юм бол тэр ханз дандаа үг хэлээрээтэй холбоотой гэсэн үг болох нь шүү. За сонсоод өнгөрчих тийм ээ. Дагаад уншия. Диэн хуа. Хүүгийн хараарай. Диэн хуа. Диэн хуа. За妈妈给爸爸打电话гэнэ. За мама ээж гээ гэдэг нь өгөх буюу эсвэл руу гэдэг дагавар болдог. Тэгэхээр хин рүү гэхээр аав руу. Дадихва залгалаа гэнэ. Утсаар залгалаа. Ээж аав руу утсаар залгалаа. Залгах гэж үйл өгөн төрүүлээд орох хэрэгтэй те. Юу залгасан? Утсаар. Утас залгалаа. За дагаад уншия. Дианхуа. Дианхуа. 妈妈给爸爸打电话。妈妈给爸爸打电话。За дараагийн өгүүлбэр. 我打电话叫出租车. За出租车гэхэлэр такси гэдэг үнэн үтсэн тийм ээ. Жао гэхээр дуудах бахна. Дуудах гэдэг чинь амтай холбоотой үг учраас урдаа ам гэдэг дэлгүүр ханцтай явж байна тийм ээ. Дианхуа гэхээр утас, гэдэг нь ярих байсан тийм. Утсаар ярих, утсаар залгах. Тэгэхээр би утсаар яриад дуудъя. Юу дуудах юм? Үйл өгтэй холбоотой үг ард нь орлоо. Такси дуудана байна. За дагаад уншия. Жао出租车. 叫出租车。我打电话叫出租车。我打电话叫出租车。За дараагийн өгүүлбэр. Тэр өдрийн цагаар залгадаг үздэй. За өдрийн цагаар гэхээр байтhen гэж хэлдэг тийм ээ. За дагаад уншия. Та байтhen打电话吧。他白天打电话吧。За хурдан уншвал илүү сайн шүү. Окей. Тэгээд олон талаа юм бодох хэрэггүй. Шууд харлаа, уншлаа. Сонслоо, сонсноо шууд дагаад хэллээ. Та байтhen打电话吧。他白天打电话吧。За тэгвэл залах хэрэггүй гэн. 不要打电话。дагаад хэлээ. 不要打电话。不要打电话。不要打电话。За тэгэхээр 25 дугаар хичээл 打电话